маш манай бий олцсон. Гэр хорооллын орчин хөгжил ирэх ёстой. Зөвхөн хотын төвдөө биш. Тэгэхээр хөгжүүлэхийн тулд яах вэ гэхээр орлоготой байх ёстой. Зөвхөн одоо өндөр орлого гэхээсээ илүү тогтмол орлоготой байх хамгийн гол зорилтыг тавьж байгаа гэж байна. Жижиг үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс илүү их одоо зах зээлийн нээж өгч тогтмол тэр одоо санхүүгийн үйл ажиллагааны зах зээлийн энэ одоо чиглэлтэнд дэмжлэг үзүүлээд дунд орлоготой бизнестэй болох, дундын том болох гэсэн ийм одоо зорилтуудыг тавьж байгаа. Өнөөдөр цар тахлын хамгийн хэцүү зүйл бол хүн хүнтэйгээ харьцах, үйлчилгээ авах. За дээр нь хэвийн одоо амьдралаа үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болж байгаа. Эдийн засагт хамгийн хүнд цохилтыг авч байгаа хүмүүс бол энэ хүмүүс. Тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт иргэд бол Монголын хүн амын тал нь. Энэ цохилтыг авч байгаа гэдэг бол Монгол улс дээр чигээрэл цохилт авч байгаа гэсэн үг. Тийм учраас энэ үйл ажиллагаа жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих нь бол өөрөө энэ цар тахлын үеийн Монгол улсын засгийн газрын, Монгол улсын их хурл, Монгол улсын нийслэл Улаанбаатар хот бүх аймаг орон нутгуудын авж байгаа нөгөө эрүүл мэндэ хамгаалж эдийн засгаа сэргээх буюу тогтвортой болох энэ бодлогын хамгийн чухал зүйл бол энэ ажлын байраа нэмэгдүүлэх, байгаль ажлын байраа хадгалах явдал байгаамаа.